Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2023 онд нээлттэй хийсэн Hitman 2 киног ярьж өгөхөөр бэлдлээ. Үүнээс өмнө манайхан сүүлийн үед Солонгост шуугуулад байгаа Pay Kramian Монголд ороод ирчихсэн байгааг мэдсэн үү? Мэдэх биш бүр зарим нь аваад үзсэн байвал яах вэ? Халуун ногоотой Pay Kramian, жантай Pay Jajan гэсэн хоёр төрлөөр бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Эдж үзсэн киночид маань дор сэтгэлээ хуваалцаарай. Үзээгүй хэд маань харин за байж шууд гарч гүөх гээд байх юм. Эхлээд киногоо бүгдээрээ үзчихье. Дараа нь за ингээд кинондаа орцгоё. Орсын цастай уулан дээр манай залуу гэмт хэрэгтнийг буудаж буугаар кино маань эхэлнэ. Дүрс шилжиж Японд. Ёо! Тэнд байсан бөөн самурайнуудтай зэрэг үзээд бүгдийг нь дийлчлээ. Хамгийн сүүлд боссынх нь элдийг унгаж 3 хурууг нь тасдиж байна. Тэгээд хятадд кунфу мастертай дээвэр дээр тулалдаад илүүрхэн. Дэлхийн хаа сайгүй хорон санаатнуудыг номхот өгч тусгай ажилтан Жун гэж байна шүү. Комик ном байсан байна. Тэр сарынхаа хамгийн шилдэг үнэлгээтэй комик номоор шалгарсан байна. Зохиогч нь харин Ким Сок-хюк гээд энэ залуу юм байна. Телевизийн нэвтрүүлэг зочноор оролцож байна. Энэ бол манай киноны гол дүр Жун. Гадуур хүмүүс зохиолч нь өөрөө жинхэнэ тусгай ажилтан байхаа гэж яриад байна л да. Энэ үнэн үү? Яла гэж тийм байх вэ дээ. Би чинь бууч барьж үзээгүй. Шоргоолж жалж чадахгүй шүү дээ. Ингэж байна шүү. Энэ нэвтрүүлгийг нь харин Оросоос, Хятадаас нөгөө дайснууд нь сонсоод бөөн уур уулцгаж байна. Шууд л өшөөг авахар Солонгос руу хөдөлцгөн. Тэгээд Хятад залуу усан онгоцоор Солонгос дэрлээ. Замд нь чи ажил хийхээр явж байгаа мó? Үгүй, надад авах ёстой өөр би. Их том өр бололтой шүү. Маш том. Амаараа төлөөдч барахааргүй өөр. Ингээд Солонгосын бомбт дээр ирэх үед цагдаагийнхан аль хэдийн отолт хийж байна. Бараад ав. Нөгөө зэвүүн царайд эвтэйхэн тэндээс зугтах гэж байтал энэ нөхөр гараад ирлээ. Ой, өөрөө авахаа болох гэж байгаа мó? Надтай яв. Цагтаа байж шууд л зодолтлоо. Тэнцүүх үзэж байна шүү. Гараар болохгүй болохоор мод чулуу яриад үзэж тарна. Зодоныг нь харин холоос харж байсан Ахмад юу ч болоогүй юм шиг утсаар ярьж байна. Утасны цаана харин манай Жун байж байдаг шүү. Манай ихнэр үдсэглэн гаргаж байгаа. Та ирнэ үсттэй. Очлгүй яадах юм бэ? Санаа зовлтгоо. Тэгээд манай ажилтан Чул цогөлдөө нэг сайхан орууллаа. Дарга харсан уу? Гэд баривчлаа. Хоёулаа Жунд хэл хэрэгтэй биш үү? Түүнийг алах гээд танхаа итгэхэд Солонгос руу ирээдүй шүү дээ. Чол Жун бол жирэн эргэн тэр хийдгээ хийчихсэн. Одоо бол зүгээр л хүүхэлдэйн киноны зураач. Гэхдээ тэр аюулд орвол яах юм бэ? Бид түүнийг хамгаалах ёстой. Бид түүнд энгийн амьдрах боломжийг нь өгөх ёстой. Ингэж байна шүү. Тэгэхээр манай Жун бол хэдийнэ хийдгээ хийчихэд амарч байгаа тусгай ажилт юм байна. Эвгүй гар байсан бол тай шүү. Одоо харин жирийн л нэг зураач болсон юм байна. Их нэртэйгээ хоол идэнгэ. Үдсэглэн яаж байна да? Чи жаргалтай байна уу? Тэгэлгүй яах юм бэ? Чи минь амжилттай байгаа болохоор би хүссэн болгоно санаа зовлтгүй хийгээд явж байна. Үнэхээр сайхан байна. Ингээгүй тарин охин нь орж ирж байна. Шууд өрөөрөөгөө орох гэж байна. Чи рэп дууны үг үчих гэж байгаа мó? Үгүй, даалгавраа хийлээ. Даалгавар гинэ. Даалгавраа дараа хийчихгүй юу да. Аав шигэ мөрөөдлөө биелүүлээд гоё рэп үгээ бичилдэ. Ингээсэн чи сонио хараад байна. Ээж нь. За орч даалгавраа гэд орууллаа. Энэ одоо өсвөр насны эхэлсэн юм бах та. За ингээд маргааш нь уран зургийн үтсэглэн боллоо. Манай Жун эхнэрийнхээ үтсэглэн үзэхээр ирж байна. Манай хүн эхнэрээрээ нилээн бахархаж байгаа бол тай. Чамайга завааж байсан болоо уучлаарай гэд үнслээ. Тэгсэн чи охин нь хажууд нэрсэн байна. Гаян чи эзээ ирсэн бэ? Донгод сая. Ингээсэн чи цаанаас нь нөгөө хоёр тусгай ажилтан нэрж байна. Эхлээд Ахмад. Араас нь харин Чол ирж байна. Жаахан мэдрэмжгүй хоёр бололтой. Юу вэ? Хоёр одоо нойлын цаас авчраад байхдаа яад юм бэ? Ямар байрны найранд ирж байгаа вэ штэ. Тэгэд Ахмад тэрүүгээр үцэглэн үзэж байтал манай Жуны ихнэр даргатайгаа танилцуулдаг. Дарга нь тэгсэн чи янзын үцэглэнтэй бүсгүй байж байна шүү. Ахмад шууд л сонирн болоод эхэллээ. Таныг Минагийн нөхрийн сайн найз гэж сонссон. Найз гэхээс илүү ажил хэргийн холбоотой юм л да. Та бас уран бүтээлч хэрэггүй. Үгүй, би их сургуульд багшилдгээ. Хөөх, тийм үү. Ямар сэдвэр хичээл заадаг юм бэ? Төрийн удирдлага. Гайхалтай. Танд гоё зохихоор сонсогдож байна шүү. Та их царайлаг юм байна. Танай оюутнууд танд хандтай байдаг бах та. Эхнэр чинь их хэцүү байдаг болов? Би ганц вэ л дээ. Юу? Салчихсан хэрэггүй. Би хэзээж гэрэлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл эх оронтойгоо гэрэлчихсэн явж байлаа. Хөөх. Та үнэхээр хөвгчлөлтэй юм аа. Хараад байсан чинь танд зангаа гоё зохих юм шиг байна штэ. Би танд гоё зангаа авч өгнө. Ингэснэ жаахан ээлж таалж байгаад над руу залгаарай гэд яваад өглөө. Манай хүн золтой л ухаан алдцсангүй. Тэнд нь харин нөгөө тусгай ажилтан Чол зург үзээд байж байна. Энэ одоо бийж зурчиж чадхаар юм биш штэ. Энэ яахаар урлагийн бүтээл болчдөг байна. Ингэсэн чи хөөхнөө ирч гэж. Пикассо мэрэгжлийн зураач болох гэж 4 жил л болсон. Харин мэрэгжлийн бус хүүхүчийг зурж сурахын тулд бүх амьдралаа зориулсан гэдэг. Таныг хараад байхад та урлагт их дуртай бололтой шүү. Чол бас тэнд нь сонирн болоод унлаа. Би чам таартай. Юу? Үгүй. Гиснэ кофе асгачлаа. Шууд цамцаар арчаад
Уучлаарай гэсэн чин зүгээрээгээд гарын бариад авлаа. Бөөн шок. Хөөхнөө хуруунд нь нэрийн хуудас авчуулаад би цамцыг ч нуугаж өгнө. Над руу залгаарай гэд яваад өгнө. Чол бөөн баяр болно. Нөгөө талд Ахмад бас Мишельдтэй. Хөөхнөө харин манай Минад удахгүй гадаадаас алдартай уран зураг цуглуулагч ирэх гэж байгаа тухай хэлж байна. Пьере Чан ирнэ гэж юу? Тийм ээ. Дэлхийд алдартай цуглуулагч өөрийнхөө алдартай зургуудыг манай үзэсгэлэн дээр тавьж харуулна гэсэн. Юу? Тэр алдартай зургууд манай үзэсгэлэнд байрлах хэрэггүй. Энэ бол манай галерейд олдох зорын ганц боломж. Чухал хүн бололтой. Нөгөө талд харин манай хоёр тусгай ажилтан нөгөө сорвтой хятадыг байцааж байна. Чи өөр хэнийг алах гэж ирсэн? Өөр хүн алахгүй. Ганц хүн л алах гэж ирсэн. Чол нөгөөдхийг нь байцаах гэж баг алах нэ. Харин наан нь Ахмадын утсанд хөөх нөгөөс чат ирж байна. Хамт хоол идэхүү. Тэгье. Би гоё хоолны газар мэднэ. Ер нь идэхэ болоод уух юм уу? Тэгвэл болно штэ, би сайн уудаг. Манай Жун харин комик номныхон 2 дугаар сизнийг бэлэн болгоод явууллаа. Эрхлэгч нь харин нөгөөдхийг нь үзээд чаавас багийнхан нь ууртай байна. Манай хүн их л явцгүй зөхөөл бичсэн бололтой. Яах уу эрхлэгч? За яадгий. Постол ингээд шин сийсэн гарлаа. Жум маань юр бусын шин байгууламж руу ганцаараа дараад орлоо. Ард нь ажилдаг шийлтийн түнд хүчтэй зэвсэг өгсөн байна. Барилгыг бараг л хоёр хувачлаа. Босс тэр нороод бүгд дууссан. Боожиг чи тэнэгэл байна да. Намайг алж чадна гэж бодоо юу? Ингэсэн чи хоёр супер зэрэг гараад ирлээ. Нэмэлт хүч гэтэл бид нэмэлт хүч илгээж чадахгүй болсон. Ингэсэн чи шийлдийг бомбөгчгөж нэмэлт хүч байхгүй. Тэгсэн чи манай хүн уурандаа супер CM болоод хуурчлаа. Байц супер CM гэсэн үү? Тийм супер CM болоод хуурчлаа. Тэгээд нөгөө хоёр супер цэргийг хусаад босстой нүцнэ. Босс нь бас супер хүчтэй байна. Тэгээд яг л Dragon Ball дээр гардаг шиг үзлээ. Бараг л Каме Хаме Ха игээд байжсэн чинь муурнгинд босч ирснэ хамгаалч байна. Тэгснэ үргэлжлээл би гэд дуусчлаа. Чаавас. Шал паналтай юм а. Өнөө утгагүй. Хими бичээд өгтөө яадаг байна. Эхнэр нь хүртэл санаа алдаастай. Эрхлэгч нь бол бүр гачин болж байна. Тэр үед нэр манай Жун гавьяа байгуулсан юм шиг л ороод ирнэ штт. За, сайн байцгаана уу? Яаж жоохон байна да. Юу яаж байна гэж чи? Комент уншаагүй мó? Би комментийг уншдаггүй маа. Уншихаар би битсэн хүнийг олоод алчмаар болоод идэв. Тэгээд би за тайвшир. Би дараагийн сизнийхээ мөнгийг урдчилж авмаар байна. Юу? Чи ийм юм биччихэд харин бүр санхүүжилтийг чинь зогсоогоогүйд баярл. Юу? Тэгж ярих юм бол таны зөвлөсөн криптод хөрөнгө оруулаад би хамаг мөнгө алдаа үсттэй. Чимээг олдаач. Би ч гэсэн одоо өөртөө авсавхал мөнгөтэй үлдчихэд байна. Хөөхий. Манай хоёр чинь хамаг мөнгө криптод тавиад алдчихсан юм байна. Оройн гэртээ хувьцааныхаа ханшийг хараад хэвтэж байна. Тэгснээр нулимс дуслууллаа. Тэр үед эхнэр нь залгаад тайтгаруулж байна. Хайрт минь энэ сизон чинь яваагүй ч санаа зовлтгүй. Амьдрал сайхан хിവэрэ. Ямар хоёулаа бусад хүмүүс шиг крипто руу ороод хамгийн алдсан байгаа биш гэж авна штэ. Тэгээд манай хүн охиноо тосох гээд гардаг. Тэгсэн охин нь нэг залуутай уулзаад байна шүү. Бүр гойми идэнэ гээд гэрт нь яваад орчлоо. Болохгүй. Манай хүн отож байгаад охиноо явангууд нөгөө залууг нь сүрдүүлдэг. Би шудраг эсийг сахиулагч байна. Чи тэр гоймонго ганцаараа ид мэдүү. Оройн гэртээ ирээд охиндоо. Миний охоо, эрэгтэй хүн чамайг манад орж гойми идэх гэх юм бол өрх шүү мэдөө. Яасан ч орж болохгүй. Юу? Та намайг дагсан юм уу? Гүй. Юу н хэлж байна. Баригдчихлаа. Тэгээд хөөгдчихлөө. Нөгөө талд харин манай Жуны дайснууд Орос болон Япон хоёр хууль бусаар хил даваад орж ирж байна. Тэгсэн чинь манай Ахмад бас чол хоёр аль хэдийн отож байна. Шууд л бариад авлаа. Чол Японтой нь халзагнаад Ахмад харин Оросыг нь баахан цагтаа нараар бариулна. Тэгсэн чинь хөөхнөө чат бичиж байна шүү. Аха, сайхан амраарай. Чол зодчоод чат харсан чинь бас хөөхнөөгөөс цамцыг чинь угаачихсан. Уулзаж өгье гэд мессеж ирчихэж. Маргааш нь тагнуулын албаны ахлахад туслах нь хэлж байна. Өчигдрөөрөө зартай хоёр дээрэмчид манай хилийг давж орж ирсэн гэж байна. Ёо, тэгээд Ахмад чом болон ажилтан чол хоёр оюулангид барьдсан гэж байна. Ёо гинэ. Ингээд уурлаа явж очиод. Та хоёр жаахан хүлээж байж болтгоо юм уу? Бүх юм тэр Жунаас болж байгаа юм. Өнгөрсөн амьдралаа зохиол болгоод биччихгүй хүн шиг байж болтгоо юм уу? Бид нар Жуныг өөр тийш нь цөлөх талаар бодож байгаа. Ёо, тэгэж болохгүй дарга. Түүнд амьдрах боломж өгөлдөө. Донгос тэрний зохиолдоо бичсэн хүмүүс нь манай улс руу ирээд байна. Одоо болсон. Тэр одоо өнгөрсөн амьдралаа бичгээ болсон. Одоогийн амьдралаа бичиж байгаа. Ингэсэн чи нөгөө супер CN нь харагдаж байна. Дарга жаахан тайвширлаа. Дүрс шилжиж нөгөө алдартай цуглуулагч ирж байна. Манай Мина тосч аваад Францаар сайн байна уу? Солонгос тавтай морилно. Би солонгос хүн. Францаар ярихгүй гэж болно. Өө тийм үү. Ашгүй дээ.
Би Францаар 2 өгүүлбэрэл цээжилсэн байсан. Ингээд танилцлаа. Эхэл эвгүүгээр бололтой шүү. Танай нөхөр юу хийдэг вэ? Ингэж байна. Манай нөхөр комик зураач. Тийм үү? Муу новш. Юу? Новш гинэ? Францаар царайлаг гэсэн үг л дээ. Тийм үү. Энэ залуу тэгэхээр дайсны талын хүн бололтой. Ямар ч байсан манай Жуныг мэддэг юм байна. Хөөхнө харин манай чолтой уулзаад цамцыг нөгч байна. Шууд өмсөд хүрээд ирчихсэн байна. Уучлаарай. Гадаа хүйтэн байхаар нь өмсцээ. Манай хүн авангуудаа бараг л үнэрлэх нь холгүй юм болно. 0 явсан хойгуур нь утсан дээр нь профессор Чондоггюугаас мессеж ирж байна. Гү энэ хэн бэ? Орой нарийн хөөхнөө Ахмад Чонтой уулзаж байна. Та их царайлаг юм аа. Харин тий. Хөөхнөө Ахмадад занга бэлгэллээ. Тэгээд зангаагаа зүүж өгöd байж байтал чол хүрээд ирлээ. Хей, чи энд юу хийж байгаа бэ? Энд ирдэг байсан юм уу? Би бас энд байнга ирдэг штэ. Хамт суух уу? Ингээд суулаа. Чи магистрт сурж байгаа гэлөө. Үндэ бол докторт сурж байгаа л да. Ингэсэн чинь Ахмад энийгээд байна. Докторт сурахч амар даваа биш штэ. Тийм шүү. Профессор та их сайн ойлгож байгаа бах. Ингэсэн чинь чол инээж байна. Тэр үед нь хөөхнөө уцаар ярих гээд явдаг лөө. Манай хоёр попкорн идэхээс өөр юм мэдэхгүй байж. Чи энд юугаа хийж байгаа юм? Та өөрөө юу хийж байгаа юм? Профессор болцож байх шиг. Чи төөний байршлыг мөрдсөн үү аа? Албан тушаалаа уруулаа ашигласан байх нэ. Тойр над насаа нэг бодооч. Бараг 60 юм бэжж. Ингээд үзэж тарлаа. Нөгөө талд харин манай Жун бодож байна. Би шин юм зурх ёстой. Хэрвээ би гинт хэрэгтэн байсан бол юу хийх вэ? Бод. Гэж угаад шууд нууц мэдээлэл хулгайлахын тулд хувийн корпорац руу нэвтрэн. Утаа тавьж байгаад гал унтрагчийн дүрээр орно. Мэдээлэл хулгайлцгаад ул мөрөө баллаж серверийг нь дэлбэлнэ. Харин тэр үед л ажилтан Жун гарч ирж мөрдлөг явуулна. Ингээд биччихлээ. Тэгсээ эрхлэгч. Энд чинь харин болж байна шүү дээ. Одоо л жинхэнэ тусгай ажилтан Жун шиг харагдаж байна. Гэхдээ энэ чиний өнгөрсөн түүх биш үсттэй. Биш ээ. Тэгвэл болж штэ. Тэрийг нь харин нөгөө алдартай цуглуулагч уншиж байна. Үнэмшилтэй болсон байх шүү. Ер нь уран бүтээлч хүн өөрийнхөө мөрөөдлийг зохиолдоо шингээдхийг мэдхүү. Ингэснэ. Энийг нь бодит болгоод өгье л дөө. Ингэж байна шүү. Манай хүн харин гэртээ шин зохиолынхон сэтгэгдлүүдийг уншиж байна. Ерөнхийдөө дайжгүй шүү. Дандаа эерэг сэтгэгдэл байна. Тэгсэн чинь царайлаг залуу гэсэн нэг хаягнаас энэ нэг эргүү зохиолчийг эцэг ихэн төрүүлээгүйч байсан болоосаа ийм хогшаар төрүүлсэндээ харамсдаг байхдаа ийм балаа юмаа дахиж битгий гаргаасаа гэд битсэн байна. Манай хүн шууд л за яах вэ? Чамайг би олноо. Ингээд өөрийнхөө хувийн ур чадварыг ашиглаад олжлоо. Шууд нууц ажиллагаа явуулаад гэрт нь хүрээд ирнэ. Тэгсэн чи энэ залуу байж вэ шүү. Алин нааширчи. Байз. Чи царайлаг залуу юу? Зохиолч Ким Сок Юко. Тэгэд нилээ ярьж суулаа. Намайг хинч тоодоггүй. Би царай муутай. Дээрээс нь аав ээж маань надад анхаардаггүй. Бас би ангидаа нэр хүндэггүй. Намайг юусоо октод тоодоггүй. Зүгээр л өөрийгөө байгаа гэдгийг мэдрүүлж хүмүүсийн анхаарал татах гэж тийм муухай юм бичтээ. Уул нь би таны комикэд дуртай. Ингэж явна штэ. Иш хөөрхий. Манай Жун өрөвдөд зодож нүдсэнгүй. Золиг минь найзуудтайгаа сайн ярилцаж хүмүүстэй харилцсан мэдүү. Тэгээд дасгал хийгээд турчих юм бол чи царайлагдуул юм биш штэ. Тийм гэж юу? Үгүй яагч тийм биш ээ. За тэр яг уу. Нахын явлаа. Тэр үе тэрэн цуглуулагч багийнхантайгаа хамт технологийн компани руу дайрч байна. Яг зохиол дээр гардаг шиг утаа тавьж хүмүүсийг гаргаад гал унтрагчд болж ороод нууц мэдээллийг нь хуулж авна. Гарахтаа харин серверийг нь дэлбэлчихлээ. Мэдээгээр AI компани оффист гарсан гал осол биш байжээ. Мэдээлэл хуулж аваад серверийг нь дэлбэлсэн байна. Ингээд гарч байна шүү. Тэр үед нь харин нэг ютубер харин тусгай ажилтан Жун комик дээр бичигдсэн ном яг бодитоор биелжлээгээд яриад байна. Тагнуулын дарга уурлаад сүйд болно. Тэр Жуныг бариад аваад ир. Жун харин юу ч болоогүй юм шиг унтаж байна. Эхнэр охин хоёр нь Жун юу болоод байгаа юм бэ? Аав. Таны бичсэн комик тийм ээ гоё болсон байгаа үсттэй. Биш ээ яг бодитоор болцсон байна гэд үзүүллээ. Тэр үед нь тагнуулынхаа ирээд манай хүнийг эхнэртэй нь баривчлаад аваад явлаа. Очоод байд цагдлаа. Чи санхүүгийн хувьд хүндрэлтэй болонгууд та AI програм хулгайлж зараад мөнгө олох гэсэн үү аа? Эхнэр нь тэндээс санхүүгийн хувьд бид зүгээр байгаа шүү дээ. Тийм үү. Тэгвэл танаа нөхөр байраа барьцаанд тавиад хоош чи хүний гэр бүл сүйтгэхгээ юу? Ингээд заамдаа давлаа. Байц тав та юу гинэ? Байраа тавиад яасан гинэ? Байраа тавиад криптод хөрөнгө оруулсан байна лээ. Тэгэд бүгдийг нь алдсан байна. Ингэсэн чи эхнэр нь нөхрөө зодож гарлаа. Даргын харин бах нь ханаж байна. Тэгсэн чи эхнэр нь шууд дарга руу асаад унлаа. Чи юунда инегээд байгаа? Гэд бараг л даргыг барьж авч зодлоо. Минаг ямар тааж гаргалаа. Хэрвээ чи хийгээгүй бол өчигдөр орой хаана байсан? Нотлох хүн байгаа мó? Ингэсэн чи нөгөө царайлаг залууг саналаа. Гэрчээр дуудаад аваад ирнэ. Энэ өчигдөр орой чамтай хамт байсан юм уу? Тийм ээ. Юу? Яагаад? Намайг муухай комент бичсэн гэд алах гэж ирсэн. Юу? Гүй зүгээр
юм ярих гээл. Чамд тэгээ нотлогоо байгаа мó. Ингэсэн чи байж байдаг шүү. Бичлэг хийгээд хадгалчихж. За ямар ч тач манай хүн буруугүй гэдг нь батлагдлаа. Та нарт өөр сэжгэлж байгаа хүн байгаа мó? Гэтэл үнэндээ байгаа. Гэт нөгөө доор хорчихсон хүмүүсээ харуулдаг. Жоныг алах гэж ирсэн хүмүүс юм байна. Гэхдээ эднэр яахаараа энд байж байдгийг бүгд намайг алах гэж ирсэн юм уу? Тийм ээ. Надад хэлэхгүй яагав. Чи одоо шинэ амьдралтай шүү дээ. Бид чамайг өнгөрсөн рүүгээ дахин хараад байгаасаа гэж хүсээгүй юм. Тийм гэж үү? Тийм ээ. Ахмадаа чул баярлалаа. Ингээд тэврэлдлээ. Цаана нарийн нөгөө өшөө авагчт нь харж байна. Тавлаж байгаа шүү. Тэгээд хийн гисэн болох талаар жаахан мөрлөө. Тэгсэн чи хинч орж ирдэггүй. Жун надад нэг санаа байна. Би комикныхон дараагийн сеснийг зурчихъя. Тэгээд яах нь харъя. Ингэж байна шүү. Ингээд шийдлээ. Бүгдээрээ цагдаа нар барихад хамгийн амар байршлыг сонгоод зуръя. Тэгэд комик зурлаа. Банк дээрэмдээд цагдаа нарыг ирэхээс хамгаалж зам дээр осол гаргаж бөглөрл үүсгээд өөрсдөө зугтна гэж төлөвлөдөг. Тэгэд нуугдах газрыг нь бас отолд хийж болохоор газар тавилаа. Эрхлэгч рүү залгаад энийг постл гээд үргэгдэнэ. За ингээд манай гурав хуучны сайхан цаг шиг юм болох нь дээ. Ингээд баярлж байтал дарга ирээд сайн ажиллалаа. Эннээс цаашаа бид нар өөрсдөө ингээд жуныг эндээ үлдгээд үлдээчлээ. Нөгөө хоёр нь тэнд санаа зовлтгүй. Бид бүгдийг нь барина. Гэтэл тэндээс та хоёр бас үлдэн. Энэ ажиллагаа их мэрэгжлийн цэвэр явагдах ёстой. Та гурвын очисон газар дандаа асуудал гарч байдаг үсттэй. Энэ удаад үлд. Хоорондоо уулзалгүй. Салангад бай шүү. Гэт тушаалаа. Манай гурав тэврэлцэн чинь салангад гээд байгаа юм биш үү? Дарга явах замда. Энэ удаад би бүх гавьяаг хүртэх болно. Юу? Энэ удаад бид хэрэгтнийг барих болно гэж байна. Тэгэд жуныг тэнд өрөөнд оруулаад хорчлоо. Би хоолоо хаана идэх юм? Энд хоол идэх газар байхгүй. Гойм идчихв. Би гойм иддэггүй. Гэхдээ яг уу пек рамя юм уу? Пек жажан байвал болж байна. Тэрнээс өөр гойм бол идэхгүй. Ингэж байна. За ингээд комикийн шинэ анги нь орлоо. Эхнэр охин нь нийгэм тэр чигтээ шинэ ангийг нь үздэг. Нөгөө ютубер бас дахиад шинэ анги орсон байна. Энэ удаад бодтоор болох нь үгүй юу гэдгийг харцгаая. Цуглуулагч харин нэг баримтаа задлсан чинь дотроос нь баахан зэвсэг гарч ирж байна. Тагнуулын албаны дарга харин бүгд бэлдээд ажиллагаанда гэд явцгаалаа. Манай хоёр харин оффистоо хийцгүүрээд үлддэг. Тэгсэн хөөхнөгөөс уулзъя гэд мессеж ирж байна. Чол ахмадаа би ажилтаа болчлоо гэд гараадгүйлээ. Ахмад бас чолыг явуулчаад хөөхнөө рүү явлаа. Одсон чинь чол аль хэдийн ирдсэн байна. Бас цэцэг барьчиж. Чи юу хийж байгаа юм? Би энд өргөцсөн юм ба. Та яасан? Би бас өргөцсөн. Өргөцсөн гэн шүү. Насаа хардагч болоос энд чинь нэг юм наалтчих. Янзлчих. Ингээд цэцгийг нь төр барьлаа. Тэр үед нь яг хөөхнөө хүрээдэрлээ. Чол харин гялс цэцгийг нь сольчлоо. Ирчихсэн үү? Тийм ээ. Та хоёр их гиний юм аа. Юу? Ахмад чон, ажилтан чол. Юу? Гэтэл цаанаас нь цуглуулагч гараад ирлээ. Жан чол руу. Танд юм байна. Чи өгчихсэн байх ёстой үсттэй. Хэрвээ жон өгөөгүй бол би ч бас өгөхгүй байж болно үсттэй. Уулзалгүй удлаа шүү. Юу ч болсон бай. Босгүйг явуулчих. Ингэж авна штт. Одоо болтол ойлгоогүй явж байгаа юм байна. Хөөхнөө тэрүүгээр жаахан жүжиг тоглож байснаа. Очоод цуглуулагчтай үнсэлцчлээ. Хэйн болгоомжтой. Хэй яаж байгаа бэ? Тавич. Хэй балаж. Тэгээд манай хоёрыг нам тагнуулынхаа харин бүх хүчээ нөгөө банкн дээр төвлөрүүлчихэж манай хоёрыг харин аль хэдийн хүлчихсэн байцааж байна. Жун хаа байна. Тэр одоо энгийн хүн болсон. Чи тами хаалгыг авахаар ирээ юу? Чол тэндээс. Тами хаалга гэж юу юм бэ? Хэрвээ та нар тами хаалгыг хулгайлаагүй бол гэр бүл маань өдийд амьд байх байсан. Тэр хаана байна? Ингээд ахмадыг алгадаад байна. Бид улс юу тушаана? Түүнийг л хийдэг хүмүүс. Бид ямар ч буруугүй. Ингээхээр нь арай том гараар байцаалгалаа. Очоо зөх гэсэн чинь. За, байж. Ер нь жунл мэдэж байгаа да. Би чинь гол хүн биш шүү дээ. Ингээс чинь нэмэр алхаа зодод унлаа. Гэхдээ байз яагаад ганцхан намайг зодод байгаа юм бэ? Тэр чолыг байцаа. Наач айгүй бол мэднэ. Тийм үү? Гүгүгү. Би ч бүр сүүлд ажилд орсон штэ. Тэр үед нарийн комикийн эрхлэгчдэр цуглуулагчийн хүмүүс ирж байна. Тэгээд хүлж тавьж байгаад шинэ ангийг зураад байна. Ахмад харин хэлэхгүй гүрийгээд байна. Тэгсэн хөөхнөө ирсэн ээ. Тами хаалга тагнуулын байрны доор байгаа юм байна. Юу? Чи энийг яаж мэдэв? Та согтуудаа хэлчихсэн шүү дээ. Надад мэдэж чадахгүй юм байдаггүй юм. Ингэж байна шүү. Тагнуулынхаа харин банкн дээр оцсоор л. Найл хаашаа юм бол Тэшээ яваад баруун эргээд байгаа. Манай жун харин тэнд пек жачана идээд байж байна. Ёстой янз юм байна шүү. Солонгосын алдарт тогооч Пек Чууны гараараа амталсан гойм шүү дээ.
Бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдж байгаа. Жинхэнэ солонгос амт чанар, фейк рамян болон фейк жажан. Дээрэмчид нөгөө тамийн хаалга руу явсны дараа Ахмад тамийн хаалга гэж юу вэ гэдгийг хэлж өгдөг. Хойд солонгосчууд тамийн хаалга гэдэг цөмийн бөмбөг үйлдвэрлэсэн юм байна. Тэрийг нь хулгайлах даалгаврыг манай жун гүйцэтгэжээ. Гэнэтхэн хойд болон өмнөд солонгосчууд энхийн гэрээ байгуулчихж тэгээд бүх тусгай ажиллагаануудыг цуцалсан байна. Даанч манай жун аль хэдийн даалгавраа гүйцэтгэсэн байж таарсан юм байна. Хойд солонгосчууд үүнийг мэдээд тамийн хаалгыг хамгаалж байсан хүнийг болон гэр бүлийг нь бүгдийг нь цаазалчихж цуглуулагч харин тэндээс амьд үлдээд одоо өшөөгөө авах гэж байгаа нь энэ юм байна. Тамийн хаалга Сөүлийг тэр чигт нь устгаж чадна. Бид зогсоох ёстой. Бид яаж зогсоох юм бэ? Хоёулаа чи хүлүүлсэн байх шүү дээ гэсэн чинь Hey Siri ингэж байна шүү. Өмдөндөө утсаа нуучихсан байсан байна. Тэрүүгээр нөгөө хоёр жун руу залгадаг. Тэгээд бүгдийг нь хэлнэ. Тэр үед харин комикны шинэ анги нь аплод хийчихэж шинэ анги орчихсон байх чинь хэн нийтэлсэн бол гэтэл редакц дээр нь эрхлэгч уйлаад байж байна. Шинэ ангид нь Сөүлийн хаасайгүй дэлбэрэлтүүд болно. Өнөөдөр энэ улс үгүй болно. Тамийн хаалга тэднийг авч чадах болно. Хүн алхаар бэлтгэгдсэн тусгай ажилтан жун. Эсвэл түүний комик зураач Ким Сок Юг гэх үү? Одоо бол тэр зураач биш, тусгай ажилтан биш. Харин өшөө авагч жун болжээ. Ингээд бага авсан чинь жун байж байна. Дээвэр дээр тамийн хаалгыг дэлбэлчгээд яваад өглөө. Хүмүүс бүгд сандралтнаа нөгөө ютубер бүр уйлж байна. Хэрвээ энэ бүхэн үнэн бол өнөөдөр бид үхцгэх юм байна. Манай жун тэнд харин эхнэрлүүгээ залгаад танаа галерейн дор манай хоёрыг хүлчихсэн байна гэд хэлж өглөө. Өөрөө гарч ирээд чи дарга руу хил хүрэг. Хорлон сүйтгэгчид энд байна. Тэр ажиллагаа явуулж байгаа гэд холбогдох боломжгүй байгаа да. Ингэсэн чи нөгөөх нь тавтай морилноо. Ямар үйлчилгээ авах уу? Ингэж гисэн байж байна. Цуглуулагч харин тагнуулын газрын дор цөмийн бөмбөгийг хайж байна. Комик дээр бичсэн дэлбэрэлтүүд нь нэг нэгээрээ болж эхэллээ. Мина харин гүйж очиод манай хоёрыг сулалдаг. Цуглуулагч харин тэнд байгаа арын албаныхныг бүгдийг нь устгана. Хэрвээ чи амьдрмаар байвал бүх камеруудыг ажилуул. Гэт байгууламжийг бүхэлд нь хяналтандаа авлаа. Төд удалгүй тамийн хаалга байгаа газрыг олчлоо. Хаалгыг нь онгойлгох гэд үзэж байна. Манай жун харин нөгөө харуултай хамт явж байна. Тэд энд байгаа. Байгууламж дотор хідэн тусгай ажилтан байгаа вэ? Ганцхан би л байгаа. Бууга надад өг. Болохгүй. Дөрмийн дагуу бол би бол тусгай ажилтан жун. Ингэсэн чи өглөө. Ингээд манай жун дахин нэг удаа тагнуулын ажиллаа хийхээр боллоо. Тэр үед нь харин нөгөө тамийн хаалгыг олчлоо. Жун харин тэрүүгээр ганц нэгийг нь унгаагаад яваад байна. Үүнийг нь харж байсан цуглуулагч нөгөө дор хоригдож байгаа эвгүй гаруудыг сулалчлаа. Тэгснэ. Жун та нараас юу авсан бэ? Миний нүд. Миний хороо. Миний сайхан царай. Өнөөдөр би та нарт өшөөгөө авах боломж олгоё. Жун энд барилгад байгаа. Ингэж байна. Хориглууд тэндээс зэвсэглээд жуныг хайж эхэллээ. Жун цөмийн бөмбөг байсан газар ирэхэд аль хэдийн аваад явчихж камераар уулзалгүй удлаа шүү. Чиний гэр бүл тохиолдсон зүйлд харамсаж байна. Ягаад зүгээр намайг алчиж болохгүй гэж цөмийн бөмбөг дэлбэлэх юм бол олон гэмгүй хүмүүс өвхөн шүү дээ. Миний гэр бүлч бас гэмгүй байсан юм. Гэмгүй хүмүүс өвхөд ямар хэцүү байдгийг би өнөөдөр харуулъя. Гэтэл нөгөө хориглууд ороод ирлээ. Шууд бууг нь хаюуллаа. Тэгснэ мань хүнийг буудах гэтэл бааз түүнийг ийм амархан алж болохгүй үсттэй. Ингээд 3 нэгдлээ. Тэр үеэр нь цуглуулагч бөмбөгөө аваад дараагийн байршил руугаа явж байна. Манай хүн харин 3 эсрэг үзээд байна. Аргагүй л устгахаар бэлтгэгдсэн машин юм байна. Нөгөөдөл нь дийлэхгүй болоод ирэх үедээ буудаж үзлээ. Манай хүн гялс өнхөрч аргалаад бууг нь булааж аваад өөрсдийг нь устгана. Дарга харин банкн дээр хүлээсээр л уучлаарай. Манай ажлын цаг дуусчлаа. Ингээд хааж байна. Хөөхи. Тэгсэн чинь Жуны явуулсан залуу хүрээд ирлээ. Дээрэмчд дайраад цөмийн бөмбөгийг хулгайлцсан. Ёо! Жун харин цуглуулагчийг араас нь хөөж байна. Цэргүүд нь галаар хамгаалаад болдоггүй. Манай нэмэлт төвжүүлсэн хоёр маань харин нэг мопед дээр сундалцсан амар дахиж байна. Бид очиж байна. Цуглуулагчийн хүмүүсийг Жун нэг нэгээр нь унгаасаар цуглуулагч харин цөмийн бөмбөгөө идэвхжүүллээ. Жун хөөж ирээд шууд нисгэгчээг нь буутчихна. Тэгээд тэнд бүдүүка болон хөөхнөөтэй үзэж тарлаа. Тэгсэн манай хоёр бас ирж байна. Таанч буугүй юм байна. Ямар ч нэмэр болсонгүй. Анхаарлыг нь сарниулж байгаад дайсны сумыг дуусгачлаа. Сум дуусах үед харин бүгдээрээ гардан дулаа хийх гэд гараад ирнэ. Жун цуглуулагчтай. Манай хоёр харин хоёр туслагтай нь үзлээ. Дайснууд харин бүгд худахтай байна. Ингээд үзцгээлээ. Хөөхнөө. Аха, та намайг цогж чадна гэж юу? Ингэсэн чи нэг цогсноо. Би бол чөтгөрийн ангууч. Эмэгтэй чөтгөр байна уу, эрэгтэй чөтгөр байна уу хамаагүй. Манай Жун худахыг нь хаюулаад өөрөө авах гэтэл унгаачлаа. Нөгөөх нь дахиад худаг гаргаад ирлээ. Жун харин харандаа гаргаж ирээд зэвсэглэн. Чол харин бүдүүка бардгүй. Жун тэнд хэд эсгүүлээд эвгүүдлээ. Ахмад харин тэнд ураатай үзэж байна шүү. Шанаадад унгаачлаа. Даанч ардаас нь харамсаад байна. Бариараа. Ингээд унгаахгүй бариад авлаа. Аха, чи надад таалагддаг. Дахиад жаахан гэд аварчлаа.
Тэгсэн нөгөөх нь гарч ирэнгүүтээ хөл рүү дүүрчлээ. Чол маань харин аргаа олччээ. Төмбөг арга хэмжээ аваад дээлчлээ. Тэгээд хартал Ахмад тэнд эвгүй тэж байдаг шүү. Нэс чөчөд хөөрхнөг нам өшгөлчлөө. Эмхтэй хүн дийлэхгүй. Өнгөтэй юм аа. Юу гэнэ? Нааширчи. Чол харин тэнд эрчийг аваад уран хөдөлгөөн хийж байгаад хутгийг нь хаюулаад харандаа гараамаа. Нөгөөх нь харин үхэхээс өмнө буу аваад бөмбөгний цаг руу нь буудаад эвдэлчлээ. Одоо яах вэ? Нэстэг тэргээр нисээд хотоос холдуулъя. 30 км-ийн цаана байхтал хотод нөлөөгөө. Тэгвэл хэн авч явах вэ? Бэ ингэсэн чинь хоёулаа ёсолж байна. Гэхдээ би гээгүй байна. Зүгээр би гэрлэж амжаагүй штэ гэж байна. Тоо ч н улстайгаа гэрэлсэн гэдэг үстэй. Тэгвэл чол. Юу? Би үерхэж үзээгүй штэ тэгвэл. Жон. Би ихнэр хүүхэдтэй штэ. Тэгвэл ахмадын хувьд би нэг санаа оллоо. Ингэснэ. Хайч чулуу даав. Хайч чулуу даав. Хайч чулуу даав. Гэтэл жун сондгорчлоо. Тэгснэ шууд нөгөө хоёроо цөглөө. Жинхэнэ эр хүн чулуугаар л ялдیں۔ Ингэснэ бөмбөгийг аваад онгоцсон цуулаа. Ахмадаа манай гэр бүлийнхэнд санаа тавиарай. Гэт онгоцоо жолоодод далаа руу явдаг. Тэр үедээ гэрийнхэн рүүгээ залглаа. Жун аав зүгээр үү? Зүгээрээ. Би нэстэг тэргэнд байна. Бөмбөг аваад явж байна. Хол авчиж дэлбэлэх ёстой. Юу вэ? Ягаад чи гэж өөрхөн явуулахгүй яасан? Энэ анхнаасаа л миний ихлүүлсэн зүйл байсан юм а. Эхнэр над шиг хүнийг тэсэж хайрлсанд баярлалаа. Гайон сайн хүн болоорой. Гойми идэх гээд айл руу ороод байж болохгүй шүү. Бөмбөг дэлбэрэхэд 1 минут. Тэгээд жум маань ниссээр хотоос нилээд хол далаа дээр дэлбэрлээ. Ингээд жум маань нөхөв бололтой. Ахмад чом болон тусгай ажилтны чол хоёр гутраад сууж байхад жум тэдэнд рүү залгаж байна. Жун энэ чи юу? Гү яаж? Би чинь тусгай ажилтан шүү дээ. Би сайн сэлдэг юм. Тэгээд нэстэг тэрэг яасан юм бэ? Гэтэл манай хүн үдээсээр автомат жолоодлого маягийн юм үүсгээд өөрөө үсэрсэн юм байна. Тэгээд хотыг аварчхад гэрийнхэнтэйгээ дахиад уулзлаа. Тэрийг нь харин харж байсан манай хоёр. Бэ бүр гэрэлмээр санагдчихлаа. Би харин улстайгаа гэрэлнэ. Таги хоёулаа улстайгаа гэрлээ. Ингээд ярьж байтал тэндээс эмч бүсгүй ирж байна. Та хоёр гинцсэн үү? Бэ тусгай ажилтан өвчин гэж мэддэггүй маа. Хөөрхи. Манай Жуны комик харин хүүгэлдэн кино болохоор боллоо. Өөрнөөсөө нэг юм гарах бололтой шүү. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа.